дээр өнөөдөр Шанхай хамгийн алдартай далайн амьтдын музейгээр харилцгаая. Энд дэлхийн 4 далайгаас цугларсан 450 гаруй төрлийн 15,000 гаруй далайн амьтад амьдардаг. Акул, оцсон шувуу, авраг загас гээд маш олон төрлийн амьтдыг ойроос харах боломжтой байдаг. Энэ амьтдын загас бүр өөрийн онцлогтой бөгөөд зарим нь шүрэн хадны дунд амьдардаг бол зарим нь далайн гүнд нарны гэрэлж хүрдэггүй харанхуй орчинд амьдардаг. Мөн энд та ирснээр сүрлэг акулууд, яс тэмдлийн, өнгийн халуун орны загаснуудыг маш ойроос ажиллах боломжтой. Тэднийг харах үед далайн ертөнц ямар гайхамшигтай болохыг улам бүр мэдрэх болно. Харин энэ хэсэгт орж ирснээр та музей болон загаснуудын мэдээлэл, бас 2 төрлийн далайнууд, загас зэрэгт ажилчдын тусламжтай хурж үзэх боломж гаргаж өгсөн нь илүү их таалагдсан. Цаашаа яваад байгаа тавимд нь өнгийн халуун орны загаснууд байгаас гадна эдгээр жижиг загаснуудын хурц өнгө нь зөвхөн үзэсгэлэнтэй харагдах тул биш, харин өөрийгөө хамгаалах, бусдтайгаа харилцахад нь тусалдаг байна. Та ийшээ орж ирснээр өмнө нь харж байгаагүй зөвхөн кино болон хүүхэлдэйн кинон дээрээс харж байсан загаснуудаа бодитоор харах боломжтой байгаа нь хамгийн их сэтгэл төрүүлсэн. Усан доор шилэн хангалаар халахдаа далайн амьдралыг яг л усан доор байгаа мэт мэдэрч байгаа нь үзэсгэлэнтэй байсан. Загаснууд бүгд тайван сэлж байгааг харахад бүх стресс устай хамт алга болчихсон мэт мэдэрдэж байтлээ. Энд ирснээр амар тайван мэдрэмжийг авах нь юунаас илүү гайхалтай байлаа. Гол болон босоо загасыг part 2-оор үздэгэ. Үзэн баярлалаа. Баяртай.